За сайн байцгаана уу ирхэм үзэгч сонсогчдоо. Тэгэхээр медиа шоу маань ээлжид дугаараараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бид нар бас өнгөрсөн улирч байгаа 2024 оны төгсгөлд билүү энэ чинь 25 оны эхэнд гарсан шийдвэрлэлөө одоо Маркс эхэнд те 25 он дөнгөж гармагц одоо цааш нь биднийг өгсөн нэгэн шинэ мэдээлэлтэй холбоотойгоор энэ удаагийн зочноо урьсан байна. Тэгэхээр Марк Закерберг мэдээлэл хийж одоо баримт шалгах гэдэг үйл ажиллагааны тухай бас платформонд шинэ өөрчлөлт оруулснаар баримт шалгана гэдэг одоо ер нь юу вэ? Энэ одоо fact checking гэдэг эргэн тойронд бол маш олон сэдв, маш олон зүйлс одоо хөндөгдөж эхэлсэн. Тэгэхээр энэ оны одоо эхний хамгийн халуун сэдвтэй холбоотойгоор өнөөдрийн зочноо урьсан бидний тухай ярилцах гэж байна. Ингээд Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Бэлгүн бидэнтэй өнөөдөр ярилцахаар ирсэн байна. Ирсэнд баярлалаа. Урьсанд баярлалаа. За тэгэхээр хамгийн түрүүнд ер нь мэдээж өөрийгөө танилцуулаад манай сонсогч үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За тэгээд үргэлжлүүлээд мөн баримт шалгана гэдэг ер нь ямар үйл ажиллагаа юм бэ? Яг яахыг хэлдэг юм бэ гэдгээс ер нь яриагаа эхлэе. За би өөрөө яг мэрэгчлэр бол сэтгүүл зүйн салбарын хүн биш. Улс төр судлаар мэргэжсэн. Тэгээ 2016 онд МОС-ийг төгсөөд дараа нь Орос, Финландд улс төр олон улсын харилцааны чиглэлээр суралцаад тэгээ буцаж ковидын үеэр юм уу ирээд ер нь ажиллаж эхэлсэн. Тэгээд тэрнээс өмнө яг тодорхой хугацаанд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж исэн. Тэгээд гол сонирхол татсан зүйл маань гэвэл бичих, тэгээ судлах, тэгээ тэрийг илэрхийлэх яг энэ чадвар гэх юм уу энэ ажилд аягүй сонирхолтой байсан болохоор ер нь хэвлэл мэдээллийн салбарт эсвэл судалгааны байгууллага ч юм уу ажил хийж өгнө боддог. Тэгээд хэвлэл мэдээллийн салбар нь илүү нөгөө динамиктай гэх юм уу те сонирхолтой байсан бас нэг ийшээ орох шалтгаан болсон болов гэж бодож байна. Баримт шалгах манай Монголын баримт шалгах төв бол 2020 онд байгуулагдсан. Би 2022 онд энэ байгууллагт орсон. Тэгээ одоо 3 дахь жилдээ явж байна. Яг баримт шалгах үйл ажиллагааг зөвхөн товчхон тайлбарлавал сэтгүүл зүйн мэрэгжилтэй бол ижилхэн. Гэхдээ арга барил анхаардаг сэдвийн хувьд бол өөр байгаад идэг. Яг сэтгүүлч хүн бол яг ердийн зүгээр төсөөллөөр жишээ авахад одоо янз бүрийн сэдвээр мэдээ бэлтгэх ч юм уу те сурвалжлага бэлтгэдэг байхад бол яг баримт шалгах хүний хувьд бол тодорхой мэдээллийг баталгаажуулах те. Гэхдээ мэдээж тэр нь бол олон салбарт байж болно. Гэхдээ яг бие даасан баримт шалгах байгууллагуудын хувьд бол яг хуурамч мэдээллийг бооруулах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх. Тэгээд дээрэс нь тодорхой мэдээлэл дээр хүмүүст илүү мэдээлэл олгох. Мэдээллийг ямар нэг байдлаар устгах ч гэдэг юм. Одоо баримт шалгах гэхээр нэг бол аудитор, нэг бол шүүхийн байгууллагч юм гэж ойлгох гээд идэх хүмүүс. Нэрнээс л болоод тах шүү. Яг гэхдээ яг хийж байгаа ажил мэргэжлийн хувьд бол тэгж хүнд гимт хэрэг тохч юм уу те. За чи ингэж буруу хийсэн байна. Энийг заавал залруулж гэдэг юм уу те. Ийм хатуу шийдвэр шаардлага бол байхгүй. Зүгээр тодорхой мэдээлэл олон нийтийн донд яригдлаа те цацагдлаа. Тэрэн дээр илүү үнэн бодиттой сайн их сурвалжийн мэдээллийг л бий болгоод тэгээд тэндээсээ тухайн нийгмийн хилцүүлэлт оролцож байгаа хүмүүс тэр баримтыг хараад энэ бол ийм мэдээлэлтэй ийм өчртэй юм байсан юм байна. Ингэж юу н ойлгох хэрэгтэй байсан юм байна. Ингээл илүү дээр байсан юм аа гэдэг юм те. Тухайн хүмүүсийн ойлголт залруулагдах боломжтой гэсэн. Тэгэхээр ер нь баримт шалгахчийн ажил бол хамгийн энгийнээр хэлэхэд тухайн мэдээлэлд хамгийн сайн баримтыг олоод энэ мэдээлэл нь үнэн үү худлаа юу гэдгийг л ямар нэг байдлаар ойлгох гэсэн үг. Монголын баримт шалгах төв ер нь яг ямар бас үйл ажиллагаа ер нь явуулдаг юм бэ? Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх уу? Хэдэн баримт шалгагч байх уу? За тэгээд одоо өдөр болгон баримт шалгадаг юм болоо өдөр сар жил гэдэг ч юм уу те. Энэ давтамж нь бас ямар байд юм бол мөн хүмүүст гол нь тэр чин олон нийт нөгөө мэдээллийг хүлээн авч байгаа хэрэглэгчдэд тэр мэдээлэлээ бас хүргэх хүчтэй те. Тэгэхээр тэр мэдээллийг хүргэх бас үйл явц нь яаж өрнөдөг вэ? За манай багийн хувьд бол за манай ерхий хэлж байна. Тэгээ бусад 5 ер нь бол манайх нэг хэсэг аюул цөөхөлөө байж байгаа. Одоо арай өргөжих хандлага руу орж байгаа. Одоо бол яг бүтэн цагаар ажиллаж байгааг бол 5 баримт шалгалж байгаа. Тэгээд өдөр болгон баримт шалгана. Өдөр болгон сошиал медиагаа харна, монитор хийн.
тэрний донд ч одоо хичнээн 100,000 хүний посттой болоо те янз бүрийн мэдээлэлүүд байгаа. Тэднээс аль болох хоцрохгүй байх хэрэгтэй. Тэгэхээр яг өдөр тутамдаа тулгардаг одоо анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр тухайн мэдээлэл гарлаа тэрийг аль болох хурдан хүлээж аваад хэрвээ хуурамч мэдээлэл байх юм бол яаралтай залруулах шаардлагатай байдаг гэсэн үг. Тэгэхээр ингээл байнгын л одоо гамшигын нөхцөл байдал гэж хэлнэ хашин те. Ингээл байнгын л хурдан мэдээлэл гаргаад тэрийг олон нийтэд мэдээлээд авах шаардлагатай гэсэн үг. Би нэг газраас уншижсэн хүн өдөрт ерөнхийдөө одоо юу гэдэг зар сурталчилгааны самбар одоо ингээд өдөрт нэм харилцаж байгаа бүх мэдээлэл дамжуулж байгаа одоо ямар нэг түүл одоо бүх хэрэгслийг харах юм бол дор хаяж 12,000 мэдээлэлтэй жишээ нь харилцдаг гэдэг. Тэгэхээр тэр мэдээлэл дундаас одоо аль нь хуурамч үнэн гэдгийг одоо монитор хийж тэгээд дээрэс нь алийг нь сонгож нэгтлэх вэ гэдэг бол айгуу бас бэрхшээлтэй асуудал болов гэж сонсогдож байна л да. Тэгэхээр та бүхэн ер нь 5 баримтшалгагч маань өдрийн турш одоо сошиал медиагаа хардаг гэдэг чинь те. Тэгэхээр бүх зүйлийг нэгтлэх мэдээж боломжгүй ба. Тэгэхээр тэр сонголтыг ер нь яаж хийж, яаж нэгтэлт юм бэ? Тий, баримтаар шалгах боломжтой мэдээлэл, баримтаар шалгах боломжгүй мэдээлэл гэж байгаа. Шалгах боломжтой мэдээлэл юу вэ гэвэл хөндлөнгийн байдлаар баримт байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол тоо статистик те. Тухайн шалгаж байгаа мэдээлэл нь жишээ нь зүгээр жишээ шүү. Одоо эдийн засаг 5% өслөөж гэдэг юм уу те. Гэтэл бодит байдал дээр 2% ч гэдэг юм уу те. Эсвэл бүр хасах дээр явж идэг ч юм уу. Эсвэл тодорхой статистикийг гуйвуулах ч юм уу те. Яг хөндлөнгийн байдлаар тоо статистик баримт мэдээлэл те. Тиймэрхүү баримт мэдээлэлүүд байх юм бол тухайн баримтыг шалгах боломжтой гэсэн. Тэгээ энд ялангуяа одоо улс төрийн агуулгатай мэдээллүүд айгүйх орно. За эрүүл мэндийн одоо эмчилгээний зөвлөмж за зарим өвчнүүдийн одоо шалтгааныг тайлбарсан ч юм уу те. Ялангуяа хор тавдрыг тайлбарсан айгүй хурамч мэдээллүүд явдаг. За баримт шалгах боломжгүй мэдээлэл гэвэл тухайн одоо хүмүүсийн мэдрэмж эсвэл ерөөс хөндлөнгийн баримт байхгүй тийм мэдээлэлүүд бол орж болно гэсэн. Хувь хүний мэдрэмж гэхээр юу гэхээр одоо бид нэр жишээ нь дундаа нэг кино үзсэн байлаа гэхэд энд байгаа одоо 10 хүн байлаа гэхэд 8 дуртай 2 нь дургуйж болно тий. Тэгэхээр яг тэр хүмүүсийн сэтгэл дээр үндэслээд объектив байдлаар тухайн киног дүгнэх боломжгүй тий. Яг тэрнтэй адилхан тухайн хувь хүмүүсийн хувийн мэдрэмж за дуртай зүйлж гэдэг юм уу тий сонирхол тиймэрхүү зүйлүүдийг бол шалгах боломжгүй байгаад идэг. Үзэл бодол мөн орох уу? Тий үзэл бодол тодорхой хэмжээнд орно. Гэхдээ тэрийг бас яаж илэрхийлж өгнө гэдэг тий. Ямар асуудлаа. Тийм мэдээлэлүүд орно. Гэхдээ хамгийн гол шалгуур нь юу вэ гэхээр тухайн мэдээллийн нь хор хөнөөл юу байна вэ гэдэг айгуу чухал. Ялангуяа одоо эрүүл мэндтэй холбоотой мэдээлэлүүд бол шууд хор хөнөөлтэй байх боломжтой тий. Буруу бүтээгдэхүүн авах ч юм уу эсвэл буруу эмчилгээний зааврыг даах ч юм уу тий. Тэгэхээр тиймэрхүү шууд хор хөнөөлтэй мэдээлэл байх юм бол аль болох баримтаа шалгаад олон нийтэд мэдээлэх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр хор хөнөөллийн зэргийг нь хэм одоо үнэлэмжийг нь улс төрийн ч бай, эрүүл мэндийн ч бай аль салбарын мэдээлэлээс үл хамааран өндөр байх тусам шалгах шаардлагатай гэсэн үг. Сая таны яриан дээр бас дурддагч чинь тухайн мэдээлэл худал байна уу эсвэл гуйвуулсан байна уу гэдээ урдчих штэ. Тэгэхээр бидний мэдэх ер нь хурамч мэдээлэл гэдэгт хандах ингээ хандлагыг харахаар одоо үгтэй улаан цай харыг цагаан гэвэл тэр бол худал мэдээлэл. Харьцангуй гуйвуулсан манипуляц хийсэн мэдээллийг бас бид нар тэр болгон хурамч мэдээлэл гэдэгт авч үзэхгүй байна уу да гэж би нэг юм сошиал хэрэглэгчтэй ерөнхийдөө хандлагаас хараад идэв байхгүй. Одоо жишээ нь сая та бас дурдсан аливаа тоо мэдээллийг буруу тайлбарлах ч юм уу те. Тэгэхээр тэр бас хурамч мэдээлэлд орох уу? Ер нь хурамч мэдээлэл гэдэгт тэгэхээр юуг авч үзээд байна вэ? Ямар байдлаар хор хохирол нь бас учирдаг вэ? Яг нөгөө баримт шалгалт хурамч мэдээлэл гэхээр за энэ бол үнэн гэд хөдөлгөшгүй юм шиг те. Ийм хатуу бас ойлголт байх гэдэг. Гэхдээ ер нь бол яг миний харж байгаа сүүлийн үед энэ хандлагаараа өөрчлөгдөж байгаа болов уу гэж харж байна. Одоо альва мэдээлэл гэх юм одоо нийт мэдээллийн одоо экосистем байлаа гэхэд энэ дотор байгаа зөвхөн хурамч мэдээллүүдийн түүж аваад хахаас илүүтэй тэр тухайн хурамч мэдээллийг тойрсон мэдээллийн орчин яг юу нэ те тэрэн донд одоо нарратив одоо монголоор бол одоо тодорхой өгүүлэлттэй сэдвийн талаар яригдж байгаа зөвхөн нэг мэдээлэл биш тухайн сэдвийн талаар бүхэлд нь ер нь юу гэж ийнө гэдэг тэр мэдээллүүд гэх мэтлэн өргөн хүрээнд нь авч үзээд
яг иймэрхүү том хүрээнд нь авч үзсэн мэдээлэлтэй ер нь яаж тэмцэх вэ те яаж залруулах вэ яаж энэ талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх вэ гэдэг нь том асуудал болчиход байгаа гэсэн. Тэгэхээр тэр талаас зөвхөн баримт шалгалт гэдэг нэг аргаар хандхад байхаас илүүтэй илүү олон аргаар хандах боломжтой болоод байгаа гэсэн. Яг баримт шалгах байгууллагуудын хувьд ер нь олон улсад гэх юм уу хил мэдээллийн байгууллагуудын хувьд ч гэсэн яг хуурамч мэдээлэл бол илүү ингээд ач холбогдол гэх юм уу те нийгмийн ач холбогдол ер нь шаардлага нь аягүй өсөд байгаа. Тэгэхээр яг тэр талаас зөвхөн ингээл текст ч юм уу баримт шалгалт гаргаад тахаас илүүтэй яаж өөр нийгмийн бүлгүүдэд хурдан өрөх вэ гэдэг тохирсон байдлаар нь хүрэх вэ гэдэг тэр агуулга бас шаардлагатай болоод байгаа гэсэн. Тэгэхээр тэр талаас ийм хатуу баримтаар шалгасан мэдээлэл гаргаад тахаас илүүтэй тухайн сэдвийг тайлбарлахдаа хамгийн сайн баримтуудаа өгөөд магадгүй нарратив байдлаар тайлбарлах ч юм уу те одоо та мэднэ тайлбарлах сэтгүүл зүгх юм уу те одоо монголоор англиар болохоор explanatory journalism гэдэг шүү дээ. Яг тиймэрхүү агуулгаар яг тухайн үйл явдал сэдв байлаа гэхэд тодорхой цаг хугацааны дараалалаар ч юм уу те эсвэл үйл явдлын дараалалаар тэгээд төгөөд танилцуулах боломжтой гэсэн. Тэгэхээр ер нь бол арга тактикийн хувьд бол өөрчлөгдөх шаардлагатай гэж. Тэгэхээр баримт шалгах үйл ажиллагаа маань тэгж мэдээлэл өгнө гэсэн үг үү? Тий. Энэ мэдээлэл өмнө нь бол нэг энэ мэдээлэл худал гээл дээр нэг юм тамга дарддаг ч юм уу тий тэгдэг байсан бол тэгэхээр одоо тэгж explain буюу олон нийтэд тайлбарлаж өгч баримтыг илүү нэгтэлж ойлгуулж гин гэсэн зүг үү? Тий. Тий бид нар бас яг сүүлийн хэдэн сард байгууллага дотроо ч гэсэн яг энэ чиглэлд өөрчлөлт гаргаж байгаа илүү олон төрлийн контент хийдэг болох тий. За энэ дотор reel, видео, янз бүрийн пострууд тий. Зөвхөн текстээр хүмүүс уншихаас гадна тэгээд нэмээд болж өгөл аудио, дүрс бичлэгтэй ч юм уу тий. Ийм олон төрлийн контентуудаар хүмүүст хүрэх боломж ашиглаж байгаа гэсэн. Нөгөө талаас яг баримт шалгах үйл ажиллагаа нь яг таны түрүүний хэлсэн шиг өөр төрлийн сэтгүүл зүйтэй хорших гэдэг юм уу те тэднээс суралцах тийм боломжтой болоод байгаа гэсэн. Тэгэхээр яг тэр тал руу л юм манай хөршлөж байгаа. Тэгэхээр нөгөө баримт шалгана гэдэг юм дан ганц одоо тусдаа үйл ажиллагаа биш. Тэгэхээр сэтгүүл зүүн нэг юм бүрэлдэхүүн хэсэг болж бусад төрөл жанруудтай одоо уялдаж одоо холилдож сүлэлдэж хийгдэх болсон гэсэн үг мөн үү? Тэг ялчгүй нөгөө цаг хугацааны гэх юм уу өнөөгийн шаардлага нь л тийм болчиход байна л да. Хүмүүс текст уншихгүй байх ч гэдэг юм уу те. За яг хуу энэ дээр бол маргаантай байгаа. Зарим хүмүүс бол унших сонирхолтой байгаа те. Гэхдээ тийм хандлага байгаа учраас өөр бас олон контентын төрөл рүү хүмүүс анхаарат байгаа учраас тэд нэр тэр орон зайд бас баримт шалгах үйл ажиллагаа байх шаардлагатай болов гэдэг. Яг энэ дээр нэмэт хэлгээд ер нь дэлхийн айгуу олон том хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар нэг хэмжээгээр л баримт шалгах үйл ажиллагааг редакцийн бодлого те редакцийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байгаа те. За зарим нь бол тусдаа юм баримт шалгах багтай. Зарим нь бол заавал ажилуулахгүйгээр өөрсдөө дотор нь ажиллаж байгаа редакторууд сэтгүүлчид баримтынхаа үнэн зөв байдлыг хянаад явцдаг те. Тэгэхээр яг байгууллагынхаа хэмжээ үйл ажиллагааны цар хүрээнээс бас хамаарч илаа л да. Таны хувьд одоо яг өөрийн туршлагаасаа харахаар хамгийн их юм одоо хүчин чармаалт шаардсан хамгийн одоо бэрхшээлтэй ч юм уу тийм ер нь баримт шалгасан кейс ямар байдаг вэ? Кейс юу байгаа вэ тийм? Тэг яг нэг кейс хэлгээд хэцүү байгаа. Тэгвэл нийтлэг тулгардаг бэрхшээл нэг байх уу? Нийтлэг тулгардаг бэрхшээл ингээл байнга л таарладаг л да. Яг бас Монголын онцлогтой холбоотой болов мэдээллийн ил тод байдал сул одоо барууны хөгжингүй орнууд бол судалгааны байгууллагууд ихтэй. За төрийн статистикийн байгууллага нь аюул дэлгэрэнгүй статистик энэ төр гаргацдаг тийм болохоор тодорхой асуудлаар ус төрчид ч юм уу эсвэл ямар нэг олон нийтийн фигур мэдээлэл гаргалаа гэхэд тэрийг нь нээлттэй мэдээлэлээс аваад шалгах боломжтой байгаад идэг те. Гэтэл Монголд болохоор ус төрчид нь ингээд бидний мэдгүй тоог бас мэдээд байгаа тийм. Тэрийг хаанаас авсан гэд
нээлттэй одоо статистикийн газар ч юм уу те нээлттэй мэдээлэл байршуулах шаардлагатай тийм төрлийн байгууллагууд руу орохоор тэр мэдээлэл нь байхгүй байгаад байдаг ч юм уу те. Тэгэхээр тиймэрхүү ялгаанууд бас байгаад идэг. Тэгээд дээрэс нь гаргаж байгаа нээлттэй мэдээлэл нь бас хангалттай тийм салаалаагүй олон төрлийн биш те. Ер нь ийм айгүй энгийн тоо мэдээлэл баримтууд гарах хандлагатай байгаад идэг. Тэгээд дээрэс нь ер нь сэтгүүлчнэр олон нийт ч гэсэн ер нь мэдж байгаа. Манай одоо олон нийтийн байгууллагууд те төрийн байгууллагууд хэр ил тоо нээлттэй билээ. Тэгээд тэрэн дээр бас бэрхшээл үүсдэг. Яг сэдвийн хүрээнд бол эрүүл мэндийн баримт шалгалтууд бас нэлээд хүндэдэг. Яг тэгэхээр мэрэгжлийн нэр томьёо зөв тайлбарлах шаардлагатай, ойролцоо агуулгатай ч юм уу нэр томьёонууд бас байж болно. Дээрэс нь шууд нөгөө нарийн мэрэгжлийн асуудал болохоор заавал ямар нэг байдлаар эксперт ч юм уу эсвэл найдвартай их сурвалжаас мэдээллийг аваад олон нийтэд дамжуулах шаардлагатай. Тэгэхээр тэрэн дээр нэлээд боломжтой. Зарим тохиолдолд нөгөө эрүүл мэндийн хэд нарийн мэрэгжлийн гэх юм уу тиймэрхүү мэдээллийг шалгая гэхэд Монголд эксперт нь байхгүй ч юм уу тиймэрхүү бэрхшээлүүд бас тулгардаг. Тэгэхээр бид нар бол яг тэр нөхцөлд бол илүү гаднаас англи хэл дээр ч юм уу боломжтой бол эксперттэй холбогдоод мэдээлэл цуглуулдаг гэсэн үг. Эрүүл мэндийн мэдээлэл шалгах гэдэг хэцүүгээ ярьсан чи би нэг 2 илүү 3 жилийн өмнө бас судалгаа харахад Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл шин байна уучлаарай. Монголын мэдээллийн орчинд төгдөг хуурамч мэдээллийн нэлээд өндөр бараг тэргүүлэх англи нь ер нь эрүүл мэндтэй холбоотой хуурамч мэдээлэл гэдэг нэг судалгаа харж байсан. Тэгэхээр ер нь Монголд хуурамч мэдээллийн түвшин ер нь хэр байд юм бэ? Саяных шиг энэ категориор нь харах ч юм уу те нийтлэг ийм хэв маягийг та бүхэн бас юу гэж хардаг вэ? Сэдвийн хувьд болон за хуурамч мэдээллийг хэрвээ зорж бэлтгэсэн бол тэрэнд одоо тодорхой ийм хэв маяг хүртэл байдаг шүү дээ те. Тэгэхээр Монголд ер нь ангиллын хувьд хэлбэрийн хувьд хуурамч мэдээлэл ер нь ямар трендтэй нийтлэг хэв маягтай байд юм бэ? Эрүүл мэнд яг өөрөө ч хэлсэн шиг эрүүл мэндийн хуурамч мэдээлэл бол нэлээд өндөр хэмжээнд байгаа. За энэтэй зэрэгцээд ер нь нөгөө нийгмийн асуудал гэх юм уу одоо нийгмийн асуудал гэдэгт айгүй олон сэдв ороод байна л да. Одоо хин нэг одоо алдартны тухай мэдээлж юм уу те. Гэтэ яг тэр бол ялгаатай байдаг. Зарим тохиолдолд баримт шалгах шаардлагатай. Зарим тохиолдолд шаардлагагүй байх ч юм уу. Тухайн нөгөө үйл явдлынхаа ач холбогдлоос хамаарат идэг. Тэгээд дээрэс нь тодорхой төрлийн шийдвэрүүдтэй холбоотой те хуурамч мэдээлэлүүд бас аюух явдаг. Ингээд ер нь нийгмийн өдөр тутмын амьдралтай холбоотой мэдээллүүд бол аюух орон зай эзэлдэг. Манайх өнгөрсөн 2024 онд 450 орчим баримт шалгалт хийсэн байсан. За тэрний 4-ний 1 би андуурсан байж байгаа. 4-ний 1 л бол яг энэ нөгөө өдөр тутам тохиолдож байгаа нийгмийн амьдралтай холбоотой одоо төрийн шийдвэр ч юм уу те. Яг нөгөө тухайлсан одоо эрүүл мэндийн сэдвэр биш. Тийм агуулгатай мэдээлэлүүд орж исэн. За дараа нь эрүүл мэндийн сэдв, тэгээ уус төр одоо эрүүл мэнд дотор бол бас ялгаатай нөгөө вакцин ч юм уу те, хор тавдар ч гэдэг юм ингээд олон жижиг төрлүүд бас байгаад байгаа. За улс төр дээр бол та манайхан бас мэдчихвэл байгаа л гэдэг те. Янз бүрийн ингээл олон зохион байгуулалттай болон одоо санаатай санаандгүй мэдээлэлүүд аягүй их явдаг. За тэрэн дээр бол манайх бас баримт шалгалт хийгээд ажилладаг. Ер нь одоо дэлхийн бусад улс орнуудад энэ хэв маяг одоо хэр байд юм бол жишээ нь саяны ярианаас 4-ний 1 төрийн бодлого шийдвэртэй холбоотой гэхэр чинь одоо манай бодлого шийдвэр тийм их хуурамч одоо гэх юм уу төөрөгдүүлж юм уу гардаг гэсэн үг одоо гарах жоохон мэдээллийг одоо тэгж хүргээд байна гэсэн үг. Яг 4-ний 1 тэр чигтээ төрийн бодлого шүү дээ. Тэнд нэг хэсэг эзэлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө нөгөө нийгмийн амьдралтай холбоотой мэдээлэлүүд гэх юм уу. Яг хоо төрийн шийдвэртэй холбоотой одоо юу тэтгэврийн асуудлууд байна. Тэгээ нөгөө мөнгө тараах асуудлууд байна тийм. Тэгээд янз бүрийн нөгөө хамгийн сүүл бидний бас шалгасан нэг мэдээлэл болохоор жолоочийн харилцааны даатгалын тэр гинт ингээд 700-800 мянган төгрөг өгөх шаардлагатай боллоо гэд мэдээлэл явсан. Гэх мэтчлэн ингээд тодорхой шийдвэр гаргадаг. Тэрийг нь хүмүүс буруугаар тайлбарлах ч юм уу те. Эсвэл
тодорхой улс төрийн зорилготой ч юм уу эсвэл ямар нэг байдлаар хандлт авах гэсэн хүмүүс хаяг болон пэйжүүд тодорхой шийдвэрийг гуйлж мэдээлэх те эсвэл хэтрийг хөөрөгдөж яг бүтэн мэдээлэл байлаа гэхэд тэрний нэг хэсгийг аваад мэдээлэх ч юм уу иймэрхүү арга техникүүд байгаад байгаа. Тэгэхээр яг тэрнээс хамаарад зүгээр одоо нийгмийн одоо нормалаар явжсэн процесс донд гэнт ингээд гажилт үүсдэг ч юм уу те тиймэрхүү тохиолдол аяг их байдаг гэсэн. Хэлбэрийн хувьд юм анзаарагдах нийтлэг байдал гэж бас байх уу? Одоо миний мэдэх хамгийн одоо мэддэг хэлбэр гэх юм бол нөгөө хурц хар дээр хурц улаанаар бичдэг ч юм уу те. Гихчлэнгээр нэг юм хуурамч мэдээллийн зарим нэг хэм маяг байна. Эсвэл маш их юм хүчтэй үгнүүд оруулдаг те. Одоо бид бас бидний мэдэх хамгийн нэгдүгээр дүрэн бол нөгөө хэтэрхий их баяр жаргал төрүүлж эсвэл маш их үзэн ядал төрүүлэх ч юм уу сэтгэл хөдлөлийг маш өндөр түвшинд юм бичсэн хэм маягтай бас байгаад байдаг те. Гихчлэнгээр гэхдээ энэ бол зөвхөн миний өөрөө л хувийн хэрэглэнээс одоо харсан зүйл. Яг та бүхэн ингээд жишээ нь нэг жилд 450 хэдэн одоо баримт шалгалаа гэж бодоход кейс шалгалаа гэж бодоход иймэрхүү ер нь түгээмэл хэм маяг ер нь юу байдаг бол яг ихэнх нь та би яг энэ дээр тоо харааг болохоор сайн мэдэхгүй. Ихэнх нь гэхдээ миний харснаар бол дандаа текст хэлбэртэй мэдээлэлүүд байгаад байгаа. Гэхдээ яг нэг зохион байгуулалттай хурамч мэдээлэл түгээдэг хүмүүстээр бас нэг анзаарэгдсэн юм нь юу гэхээр бид нэр 10 сарын дундаас 11 сарын сүүл хүртэл нэг Монголд HPV-гийн вакцин хийсэн. 11 сарын ихээр тэгээд тэрнээс өмнө бол яг энэ мэдээ аль хэдийн гарцсан энэ вакцин хийж байна гэд. Тэгээд яг вакцин эсэргүүцэх гэдэг юм уу тийм бүлэг хүмүүс нэг анзаарчихсан зүйл нь юу гэхээр лайв хийгээд айгүй урт одоо 30 40 бүр цагийн хугацаатай видео гээд тэгээд нөгөө вакцины сөрөг нөлөө өөр дагавруудыг ингээд ярьж байгаа гэсэн үг. Тэгээд тэрэн дээр яг нөгөө лайв хийхээр өн ингээд амар чухал асуудал тэг яралтай гэдэг сэтгэлийг үлдээж байгаа гэсэн үг. Тэгээд дээрэс нь бас нөгөө талдаа биднэрт бас жоохон төвхтэй бүтэн цагийн бичлэг үзэж нэгтлэх болчиход байна. Үзэх шаардлагатай болчиход байгаа. Лайв их ашиглаж जैन, тэг видео их ашиглаж जैन. Ер нь нөгөө сошиал медиа дээр дан текст гэхээс илүүтэй рил юм уу видео айгу өндөр хандлттай байх боломжтой болоод байгаа гэсэн. Тэр өмнө ингээд вакцин дээр ялангуяа видео гэхээс илүүтэй хандлт багтай текстүүд аяг их явдаг гэсэн бол одоо рил ч юм уу те эсвэл бүр тийм лайв видео энэ төр ажиглагдаад байгаа гэсэн. Тэгээ тэр үзэгдэл бол ялангуяа тэр HPV-гийн вакцин буюу Домаа үзүүний хор тавдрын эсрэг вакцины хөтөлбөрийн үеэр айгүй гарсан. Тэгээ бид нэр тэр хугацаанд яг тусгайлан өндөр хандлттай 10 мэдээлэл дээр баримт шалгалт хийгээд олон нийт мэдээлж ирсэн. Шалгалт хийхэд тэгээд үнэн болж таарсан уу, худлаа болж таарсан уу? Сөрөг нөлөөтэй юу гэж вэ? Тий. Яг нөгөө хоёлаа энэ тухай ингээ кейс яриад өнгөрчдөг. Тэгээ бас сонсч хүмүүс маань тэр лайв тэтгэх хүснэ үгүй гэснэ гэдэг хэлж өгөхгүй бол. Тий. Битгий итгэрээ. Товчгондоо юу? Товчгондоо битгий итгэрээ. Тий. HPV-гийн вакцин яг би бол эрүүл мэндийн мэрэгчлэлтэн биш. Гэхдээ зөвхөн миний уншсанаар бол манай Думаа үзүүний хор тавдрын өвчл бол айгүй өндөр байгаа. Бүс нутагтаа бол өндөр. Тэгээ энэ бол вакцинаар сэргийлэгдэх боломжтой ийм хор тавдар байгаад байгаа гэсэн. Тэгэхээр ямар нэг байдлаар вакцина хийлгэх юм бол цаашдаа доор ээж 10 жил ч юм уу тэрнээс дээш хугацаанд энэ хавдраар өвдөх эрсдэл буурна гэсэн. Тэгэхээр тэр цацагдчихсан лайвууд бол нэгсэн доо хуурамч мэдээлэл тарааж ирсэн гэсэн үг үү тийм. Сая тэгээ ярьж энэ хуурамч мэдээлэл бэлтгэх арга чи одоо их хөгжөөд байгаа юм биш үү? Тэгээ одоо рил болж гин гэж текстнээс лайв видео болж гин. Тэр битгээл одоо сүүлийн үед яригдж байгаа нөгөө deep fake-ийн асуудал байна тийм. Тэгээ тэр синтетик медиа гэж бас нэрлэдэг шиг байгаа тийм. Бүр ингээд хуурамч мэдээллийг одоо маш боловсронгуй төвшөнд бэлтгэдэг автоматар тэр одоо өөрөө текстээ гаргадаг ч юм уу. Ийм болоод эхэлж байна. Тэгэхээр энэ ер нь онцгой хуурамч мэдээллийн хөгжил нь бас ер нь
мэдээлэл хэрэглэж хүлээж авч байгаа хүмүүст болон та бүхний ажилд бас ер нь яаж нөлөөлж байгаа энийг бид ер нь тэгээ яаж даван туулах юм бэ? Аха. Яг өмнө жилийн ихээр яг нөгөө AI одоо AI хэрэглүүр дээр тулгуурласан контентууд те зураг, бичлэг, аудио гэх мэт. За зарим тохиолдолд текстүүд орно. Тиймэрхүү контентын форматуудаар дамжуулаад хуурамч мэдээлэл түгэх асуудал байна. Яг өмнө жилийн ихээр бол яг энэ асуудал олон улсад аягүй их яригадаад за энэс ер нь сэргийлэх шаардлагатай байна те. Энэ дээр ер нь аягүй их анхаарах шаардлагатай байна гэд. Одоо бас зарим экспертүүд юу гэж харж байгаа гэхээр яг ингээд өнгөрсөн хугацаанд ажиллахад яг тийм том хэмжээний AI-аар хуурамч мэдээлэл бүтээгээд одоо өргөн хэмжээнд нөлөөсөн team case айгу баг байхгүй байгаа тийм ховор байгаа тийм. Тэгэхээр энэ хитрхи нөгөө хөөрөгдсөн тийм айдас ч юм уу те санаа зовнил байж магадгүй гэж үзээд байгаа. Гэхдээ миний хувьд юу гэж харж байгаа вэ гэхээр Монгол дээр ч тэр ер нь олон улсад харахад ч тэр одоо олонний болвол видеог ямар нэг байдлаар амархан таньчих боломжтой болоод байгаа. Ялангуяа нөгөө AI технологи дээр урт видео хийж чаддгүй. Тэгэх юм бол ингээд гажаад эхэлдэг тий. Тэгэхээр нөгөө богино видеон дээр айгу өндөр нөлөөлөлтөй байх боломжтой байгаад байгаа. Зурган дээр бол мөн ялгаагүй бас хитрхи комплекс зургнууд гарна. Гэхдээ үнэндээ технологи нь сайжирч байгаа ч гэсэн бас туулах хэрэгтэй зам байгаад байгаа тий. Аудио дээр болохоор бас шалгахад төвөгтэй байгаад байгаа. Ер нь бол хиймэл оюун ухааны контент хуурамч контент дундаасаа аудио мэдээллийг шалгахад аюу төвөгтэй. Тэр нэг Хонконгийн тий банкны захирал үлээ. Тэр хүний нөгөө аудиог хуурамчаар хийгээд онлайн колд тий. Тэгээ удирдах зүйлд нь өөрийг нэг итгүүлээд хэдүүлээ маш өндөр дүнтэй бас мөнгөн дүнгийн хохирол учирсан байсан шүү дээ. Тий. Тэр ч одоо тэгэхээр аудио шалгахад одоо тийм л эрсдэлтэй байна гэсэн үг. Би яг тэр кейсийг мэдэхгүй байна. Гэтэ аудио дээр бол нөгөө харах боломжгүй. Тэгээд яг нөгөө бодит жинхэнэ те хүний аудио ч юм уу ярилцлага ч юм уу те ямар нэг аудио контентыг аваад хувиргаад өөрчлөж болохоор тэрэн дээр ялгаа бол зөв энгийн хүний сонсоход бол ялгаа нь аяга бага ажиглагдах боломжтой гэсэн. Бараг ажиглагдахгүй ч юм уу те. Тэгэхээр тэрийг тусдаа хөндлөнгийн тийм хэрэглүүрээр шалгаж тогтоох нөхтлөх тэр бас шаардлагатай байгаад байгаа. Тэрэн дээр бас шинэ технологийн шийдлүүд хүлээгдээд байгаа. Яг тэгэхээр нөгөө AI чинь ингээд айгүй урдан л өөрчлөгдөж тий сар болгоно нэг шинэ хөлбөр гараад идэг. Гэтэл яг тэрнтэй зэрэгцээд тухайн хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч контентыг шалгах хэрэглүүр нь хоцорж үлдээд байгаа гэсэн. Тэгэхээр тэр нэг том асуудал болоод байгаа. Мөнгө зээлч гэдэг маань аудиогоор ороод ирж магадгүй болчихно шүү дээ тий. Тэрнээс болгоомжлохгүй бол энэ ч одоо. Тэрэн дээр яг Монгол дээр яг ярих юм бол хэрвээ санаж байгаа бол 23 оны 11 сард ерөнхийлөгч хөрөлсөхийн нөгөө хитаар ирж байгаа бичлэг гарсан тий. Тэрийг бол ингээд хүн болгон мэддэг. Би ингээд янз бүрийн газраас сургалт орж хаад яг энэ асуултыг асуухаар хүмүүс шууд мэддэг. Тэгээ би яг нэг тэр бол нэг л өдөр явсан видео. Маргааш нь гарч ирэл оройн 6-7 цагийн орчимд анх гараад маргааш нь ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл игээл тэгэл юу тухайн үедээ энэ видео бол нэг өндөр хандлт авахгүй ингээд дуусчих жаа гэсэн. Тэгсэн ер нь айгүй хурдан хугацаанд айгүй олон хүнд хүрсэн байсан. Тэгээд яг тэрэн дээр зүгээр ингээд яг аудиотой холбоод зүгээр жишээ болгоод хэлэх юм бол тэр видео ерөөсөө байхгүй. Гэтэл яг хөрсөх ерөнхийлөгчийн хоолоогоор магадгүй хятад хэлээр ч юм уу те юм хэлсэн. Тэрийг нь хүмүүс буруу тайлбарлаа ч гэдэг юм те энэ хөрсөх ерөнхийлөгч юм авилгын хэрэгт холбож байна ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар гуйлах боломжтой. Тэгэхээр яг тэр талаас аудиог ингээд шалгахад хэцүү. Яг тэр кейс дээр болохоор видео нь байсан. Тэр видеоных нь их хөлбөр нь болохоор тухайн жилийн 9 сарын 1-нд зориулаад сурагчтай зориулсан мэдчилгээ хичээл заадаг те. Тэр хичээлийн бичлэг байсан. Тэгээ тэр яг их хөлбөрийн орлох боломжтой байгаад байгаа болохоор тухайн мэдээлэл за энэ бол худлаа AI-аар хувирсан байна гэдэг. Тэгээ тэр дээрээ бас ер нь
хэрэглүүрийн төлөвийн сайн сандгүй. Ямар ч лого нь бол байсан. Тамгад нь явж байсан. Видеон дээр. Тэгэхээр ингээд шууд хараад таньчих боломжтой болоод байгаа гэсэн. Сая хурамч мэдээллийн Монгол дахь орчны тухай ярихаар сая бас зохион байгуулалтын хурамч мэдээлэл гэж бас ярьж байна, дүрдэгдэж байна тий. Гадны нөлөөт хурамч мэдээлэл гэдэг ойлголтыг бас бид нар ярихгүй өнгөрч болохгүй харагдаад байна л да. Сүүлийн үеийн хэд хэдэн судалгаа. За би саяхан өөрөө бас нэг хүмүүсийн судалгаан дээр суурлаад нэг эмхэтгээд нийтлэл бичих гэж үзсэн. Яг та бүхний яг байнга одоо мэдээлэлтэй харилцаж байгаа, баримт шалгаж байгаа хүмүүсийн хувьд бас энэ байдлыг, нөхцөл байдлыг юу гэж харж байгаа вэ? Ийм зохион байгуулалттай тэр үтгээл гадны зохион байгуулалттай юм хурамч мэдээлэл түгэх нь Монголд ер нь хэр зэрэг байна вэ? Ямар төвшөнд байна вэ гэхүү? Тий. Яг бас нөгөө гадны гэдгээ тодорхойлох шаардлагатай болчиход байгаа. Тэрэн дээр яг гадны гэдгийг яг юу гэж ойлгож байгаа гэдэг тэр. Яг одоо нөгөө ялангуяа 2015-6 оноос хойш нөгөө Америкийн нэгдсэн улсын сонгуулиос хойш тэрэн дээр нөгөө ямар үйл явдал болсон бэ гэхээр Оросын засгийн газраас те мэдээллийн операц юм уу те зохион байгуулалтын мэдээллийн операц үйл ажиллагаа явуулаад Америкийн нэгдсэн улсын сонгуульд нөлөөлсөн байна гэдэг ийм дүгнэлт бол Америкийн нэгдсэн улсын төр засаг даяараа хүрсэн те. Тэгээд тэрнээс хойшоо ер нь нөгөө гадны зохион байгуулалттай хурамч мэдээлэл түгээх юм уу те. Эсвэл гадны зөвхөн хурамч биш. Гадны ийм зохион байгуулалттай мэдээлэл дээр яаж анхаарах вэ? Яаж ажиллах вэ? Яаж бид нар хариу үйл үзүүлэх вэ гэдэг аюу том асуудал болчиход байгаа. Энэ дээр болохоор нэг гадны зохион байгуулалттай мэдээлэл дээр бол ямар субъект үгэж байгаа вэ гэдгийг анхаарах шаардлагатай болчиход байгаа гэсэн. Яг чинь Facebook дээр бол state controlled media буюу одоо төрийн удирдлагатай гэх юм те төрийн заавраар ажилдаг медиануудыг бол ингээд тэмдэглэсэн байдаг. Гэхдээ бас заавал тийм пэйж хаягууд биш, зүгээр хувь хаягууд ч юм уу те. Тийм өөр тийм шошго тэмдэглэгээгүй пэйжүүд бас ялгаагүй хурамч мэдээлэл эсвэл гадны зохион байгуулалттай мэдээлэл түгэх боломжтой. Монгол дээр яг аваад үзэхээр жишээ нь одоо яг Орос дээр Facebook дээр Оросын төрийн удирдлагатай тиймэрхүү мэдээллийн сайтууд бол байхгүй. Яг өөр оронд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Хятад талаас бол байгаад идэг. Гэтэл тэрэн дээр бол яг шууд ялангуяа одоо Хятадтай сөргөлдөөнтэй байгаа орнууд гэх юм уу те барууны орнууд тэдгээр орнуудын нөхцөл байдалтай харьцуулахад бол тийм сөргөлдөөнтэй агуулгаар мэдээлэл ерөөсөө гарахгүй байгаад байгаа. Монголд харьцангуй төвийг цагсан тодорхой үйл явдлуудыг мэдээлсэн гэх юм уу те. Эсвэл нөгөө entertainment агуулгатай мэдээлэлүүд аягүй яваад идэг. Тэгэхээр тэрнгээрээ ялгаатай байгаад байгаа гэсэн. Яг энэ миний харж байгаа энэ шалтгаан нь юу гэхээр зөвхөн мэдээллийн үйл ажиллагаа операц гэхээс илүүтэй одоо өргөн агуулгаараа тухайн улс орнуудын харилцаа бас ямар байна гэдгээс хамаарат байгаа болов уу гэж бодож байна. Хятадтай ч юм уу эсвэл Оростой илүү сөргөлдөөнтэй харилцаатай байх юм бол тийм сөрөг агуулгатай дайршин давшилсан ч юм уу те мэдээллийн үйл ажиллагаанууд явах магадлал өндөртэй. Сайн харилцаатай те өндөр ач холбогдолтой биш те. Тийм оронд бол мөнгө зараад ч гэдэг юм уу те нөөц болцоогоо зараадах шаардлагагүй. Учираас зүгээр төвийг сасаа одоо ингэ мэдээлэл байна гэсэн үг. Тэгээ одоо жишээ нь Хятад дээр бол Тайван илүү ач холбогдолтой те. Яг тэгэхээр өөрсдөө бол нэг хэсэг гэж үзэж байгаа те. Гэтэл зарим орнууд бол нэг хэсэг биш. Эсвэл Тайван дотроо өөрсдөө тусгаар тогтно гэдэг те. Шууд үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулж байна гэдэг тийм ойлголт байгаад байна. Гэтэл Монгол дээр аваад үзэхээр манайх яаж Хятад аюул учруулах хэлээ те. За гадны мэдээллийн үед тийм байт юм байна. Ер нь тэгээд хүмүүст хоёлоо зөвлөлд одоо тодорхой алхмаар нь гэж бодъё те. Ер нь хүмүүс энэ хуурамч мэдээлэл за зөвхөн хуурамч мэдээлэл гэлтгүй ер нь өөрийнхөө мэдээллийн орчныг одоо би нэг сүүлд шинэ үг сурсан. Цэвэр цэмцгэр байлгах гэдэг те. Яаж анхаарах хэвтэй юм бэ ингээд
you are what you eat буюу одоо та бол юу эдсэн одоо тэр чин бол та гэдэг үг байдаг шиг та ямар мэдээлэл хэрэгжилж байна вэ? Та тархиндаа ямар мэдээлэл оруулж байна вэ гэдэг бол миний бас санаа бодол намайг миний сайн сайхан байдлыг илэрхийлж болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь энэ тал дээр нь та яг зөвлөгөө өгөөч. Хүмүүс төгөх зөвлөгөөний хувьд бол яг ерөнхий тийм зөвлөгөө өгөхөөс илүүтэй цаг үеийг нийцүүлсэн зөвлөгөө өгөл зөв болоо гэж бодож байна. Яг тэгэхээр одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сошиал медиа компаниуд одоо ялангуяа сүүлийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор энэ бодлогын өөрчлөлт гаргаж ийнө гэдэг юм дүгнэлт ажиглагдаад байгаа. Юу гэхээр контент зохицуулалтын бодлого те контент moderation илүү сулруулах. Тэгэхээр зүггэр бэрэгч гэсэн өөрийнхөө ярианд хэлсэн. Бид нэр баг одоо муу зүйл авнаа. Баг контент модерац мань бол баг зүйлийг илүү шүүрж авдаг болно гэд. Өмнө нь бол илүү олон зүйл дээр контент зохицуулалт гэдэг байсан бол одоо хүрээгийн хэмжээ гэсэн үг. Хүрээгийн хэмжээ гэсэн үг. Яг тэрнтэй холбоотой айгу олон мэдээлэлүүд гарсан. Тэгээд одоо ялангуяа улс төрийн сэдвтэй холбоотой мэдээллүүдээр контент зохицуулалт бол буурна гэдэг. Тэгэхээр энэ үзэгдэл бол яг өөр платформ дээр ч гэсэн ажиглагдж байгаа. TikTok саягүй болсон билээ те. X байна, Elon Musk-тай холбоотой. Facebook байна те. Instagram нэг компани, Threads бас нэг компани те. Эднэр дээр юу болоод байна гинэ? Одоо контент зохицуулалт буурж байгаа гэсэн. Тэгэхээр энгийн эргэлтчид бол илүү их хуурамч мэдээлэл, илүү их таагүй бухимдуулсан те. Янз бүрийн хүчтэй эмоц хөдөлгөсөн тиймэрхүү мэдээллүүд. Тэрэн донд бол хуурамч мэдээлэл, мэдээж үнэн зөв мэдээлэл байж болно. Гэхдээ ер нь бол илүү замбраагүй л ер нь мэдээллийн орчинтой болно гэсэн. Тэгэхээр тэр контент зохицуулалт хүрээгийн хэмжээ гэдэг. Тэгэхээр контент зохицуулалт гэдэг нь яг юу байсан гэсэн үг юм бэ? Бидний авч байгаа контентыг зохицуулаад байдаг гэсэн үг юм уу? Тий. Тэр бол айгүй олон аргаар зохицуулах боломжтой. За бидний хамгийн сайн мэддэг нь бол контентыг устгах те, аккаунт устгах, пост устгах, эсвэл хязгаарлах ч юм уу. За тэр бол ямар тохиолдолд тийм арга хэмжээ авдаг байсан гэсэн үг лээ. Тэр бол яг нөө сошиал медиа платформоос хамаарат community стандарт те, community дүрмүүд бол байгаа. Одоо шууд занал хийсэн ч юм уу те. Тодорхой бие махбодын ч юм уу эсвэл гэмтрийн шин чанартай контентууд бол устгагдах, айгууд устгагдах боломжтой байдаг тий. Бас түрүү ирсэн нөгөө гадны зохион байгуулалттай хурж мэдээлэл түгэж байгаа. Ялангуяа зохион байгуулалттай гэдэг агуулга дээр төвлөрөөд тим хаягуудыг бол бас устгах тохицуулалттай байгаад байдаг тий. Яг тэрнийхээ дагуу бол устгаж байгаа. Гэхдээ content moderation гэдэг дотор өргөн агуулгаар бол бид нэр өөрсдийн таймлайн тий утсаараа сошиал медиаг гүйлгэж яхад юу харж байна гэдгийг зохицуулж байгаа гэсэн үг тий. За энэ дотор нөгөө сурчлагаа өдөр тутамдаа харж байгаа бидний дагж байгаа мэдээлэлс гадна одоо өндөр хандлттай огт дагаагүй байхад гарч ирдэг мэдээлэлүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү мэдээллүүд бас орно гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд медиа хэрэглээ айгу өндөр тэгээд таны төрөнөө хэлсэн тий өчнөө олон мянган мэдээллийг нэг өдөрт үзчихийдэг. Гэтэл тэр дунд чанаргүй гэх юм уу те огт хэрэгцээгүй эсвэл тэр донд бас хуурамч мэдээллийн орон зай илүү нэмэгдэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг энэ нөгөө үзэгдэл нь зөвхөн нэг яг түрүүнээс нөгөө Марк Зукербергийн шийдвэрээс гадна бас өөр платформод дээр ажиглаж байгаа гэсэн үг. X Elon Musk-ыг авсны дараа бас аягүй замбраагүй болсон. Одоо TikTok бас яах нь те контент модерац бол бас л ер нь асуудалтай байгаад идэг те бага насны хүүхдүүдэд ер нь ингээд нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл бас асуудалтай байна гэдэг те YouTube бас энэ чиглэл рүү бас явах гээд байна. Европт ялангуяа бас энэ сонгуулиас хойш баримт чалгагч нартай одоо баримт чалгах үйл ажиллагаа гэх юм хөтөлбөрийг бас хамтарч ажиллахгүй илүү хуумах гэх юм уу тиймэрхүү чиглэл бас шийдвэрүүд гаргаж байгаа нь ажиглагдаад байгаа. Тэгэхээр яг тэр талаас юу хэлэх гээд байна гэхээр бидний одоо өдөр тутамдаа авж байгаа мэдээлэл илүү замбраагүй тэр донд аюул олон хуурамч мэдээлэл байх боломжтой. Тэгэхээр тэрнээс яаж хэрэглэх вэ гэдэг дээр л зөвлөө өгөх гээд байгаа гэсэн. Тийм. За зөвлөж. Тэрэн дээр
хамгийн ихэнд хийж болох юм нь бол мэдээж бид нэр одоо сошиал медиагаас 100% тусгаалж чадахгүй байгаа юм тийм. Тэгэхээр найдвартай их сурвалжийг хамгийн түрүүнд болох шаардлагатай гэсэн. Тэгэхээр найдвартай хэл мэдээллийн байгууллагууд ялангуяа мэрэгжлийн сэтгүүл зүйн байгууллагууд тийм. Тэгээд найдвартай мэдээлэл түгээд эрүүл мэндийн байгууллага байж болно. За төрийн байгууллагууд байж болно, судалгааны байгууллага, сурвал гэдэг юм уу. Аль болох мэрэгчлэнүүд бие даасан мэрэгчлэнүүд байж болно тийм. Аль болох найдвартай их сурвалжуудыг дагаад тухайн их сурвалжуудтай харилцах тийм мэдээллийн түгээх ч юм уу тийм. Тэгэх юм бол алгоритмаараа таны одоо их харилцсан контент чинь таны таймлайн дээр чинь их гарах боломжтой тийм. Хэрвээ муу контенттэй чанаргүй хуурамч мэдээлэл түгээгээл ах юм бол хуурамч мэдээлэл алгоритмаар чинь танаад энэ хүн энэ мэдээлэл дээр илүү цаг үрээд байгаа юм чинь алгоритмаараа тухайн тохирсон мэдээллийг ингээд явуулаа л юм гэсэн. Тэр тэгэх юм бол сошиал медиа компаниуд одоо нэг хүн дээр зарцуулах одоо хугацааны хэмжээгтэй нэмэгдүүлэх боломжтой болчиход байгаа гэсэн. Тэгэхээр тэр талаас нь харах юм бол илүү найдвартай их сурвалжуудыг дагаад тэр их сурвалжуудаасаа байнга мэдээлэл аваад харилцах шаардлагатай гэсэн. Хоёр дахь нь бол альва ийм нөгөө сөрөг агуулгатай ч юм уу те өөрөө чинь уур бухимдлыг төрүүлсэн яг тийм хэрэгцээтэй одоо нийгмийн одоо яг хувь хүний амьдрал тийм хэрэгцээтэй биш нийгмийн сенсацууд байж болно те тэрэн дээр ууралж бухимдаад одоо янз бүрийн байдлаар харьцахаасаа илүүтэй тоохгүй орхих ч юм уу те тэгэх юм бол таны өөрөө чинь таймлайн яг тэр үнэ нэлдэг шиг цэвэрлэгдэн те тийм боломж үүснэ гурав дахь нь бол ер нь жоохон завсарлага аваад одоо өдөрт магадгүй 3 4 5 6 хичнээн цаг үрж дээ. Тэрийг ямар нэг хэмжээгээр багасгаад миний амьдралд ер нь өөрчлөлт гарч ийн үү те. Би арай өөр чухал юмд магадгүй цаг зарцуулж болох юм байна ч гэж боддог ч юм уу те. Гэх мэтлэн ийм шууд одоо 100%-аас тийм радикал байдлаар таслах боломжгүй учраас ийм энгийн хэлбэрхэн хийх боломжтой арга замуудаар өөрийнхөө таймлайн ньюс үедээ сошиал медиагаа цэвэрлэх боломжтой. Хэрэглэх цагаа багасглаа гэхдээ дахиад яаж хуурамч мэдээллийг ялгах вэ? Би өдөрт 1 цаг 2 цаг ашиглалаа гэж бодъё те. Тэгэхдээ дахиад юу анхаарах вэ? Мэдээж бид нэр хэрэглэхээ болж одоо чадахгүй болох гэдэг шүү дээ. Гэхдээ зөвхөн цагийг боруулснараа ч юм уу за мэдээллийг тоохгүй орхиснороо ч юм уу бас яг хангалттай хамгаалт болж чадахгүй. Яагаад тэгэхээр бид нар тэр зүйлтэй харилцаж л таараа, нүүр тулж л таараа те. Тэгэхээр тийм тохиолдолд бас юуг анхаарах вэ? Тэгэхээр яг энэ дээр ямар их сурвалжаас мэдээлэл авч байгаа вэ гэдэг дээрээ л юу анхаарах шаардлагатай. Миний одоо итгэж үнэмшээд хүлээгээд авч байгаа мэдээлэл маань найдвартай их сурвалжийн мэдээлэл мөн үү те. За энэ дотор нөгөө түрүүнд дурдсан яг тухайн сэдвэрээ мэрэгсэн худал хэлэх шаардлагагүй те. Тийм хүмүүс хэлж гинөө эсвэл нэг үеиг те гинт огцом сэтгэл ялангуяа эмоц хөдөлгсөн те ингээд байнга л тийм хүн амьтны уур хөргсөн сенсац тай мэдээлэл түгээсэн те тийм хаягуудаас мэдээлэл авч гинэ гэдгээ ялгах шаардлагатай гэсэн үг. Яг энд бол арай жижиг аргууд бол байгаа. Олон их сурвалжаас мэдээлэл харьцуулж болно. Одоо таны хүлээж авж байгаа мэдээлэл нь зөвхөн нэг их сурвалжаас гэхдээ магадгүй айгу өндөр хандлттай ч юм уу те өөр хаа нэгэн газар мэдээлэгдээгүй баталгааж байгаагүй те итгэл яг үнэн юм шиг харагдаад байж болно. Өөр газруудаар мэдээлэгдээд тэр нь яг баталгаажсан уу те. Тэгэхээр өөр олон их сурвалжийн мэдээллийг харьцуулж болно. Тэгээд дээрэс нь бол яг ямар тухайн одоо түгэж байгаа контент нь яг ямар эмоц хөдөлгөж байна, ямар зорилготой байна вэ гэдгийг харах боломжтой гэсэн. Тэгэхээр яг одоо ашиглаж байгаа хэллэг те. За одоо бидэнд яг би надад шууд жишээ нь орж ирэхгүй л л да. Ингээд хүмүүсийн эмоцыг хөдөлгсөн те. Энийг харал та арайчтай гэж хэлдэг. Хизээ гэж юм байсан ч гэдэг юм уу те. Арайч гэдэг юм. Ингээл тиймэрхүү янз бүрийн хэллэгүүд бол байгаад идэг. Иймэрхүү байдлаар нөгөө хүмүүсийн эмоцыг хөдөлгөж байна уу те. Тэгээд дээрэс нь яг тухайн хаяг нь мэдээлэл түгээд яг ямар зорилготой байгаад байгаа юм те. Зүгээр хяналт авах ч юм уу. Эсвэл магадгүй улс төрийн ашиг сонирхол байна уу те. Ялангуяа нөгөө инфлюенсер гэж ярьдаг те бид нар.
инфлюенсер яг өөртөө найдвартай их сурвалж мөн үү те. Бид нар бол ингээд амьдрал айгу ойр юм шиг те. Айгу тийм entertainment талаас нь ч юм уу те хүлээж авах гээд байдаг. Гэтэл тэнд яригдж байгаа мэдээллүүд үнэн үү те. Тэн дээр бас давхар бодож үзэх шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр яг би инфлюенсер гэдгээр бол илүү өргөн агуулгаар хэлж байгаа шүү. За заавал Instagram дээр байгаа хүмүүс биш. Галзууч хүн байж болно те. Бүр хандлт өндөртэй тэгсэр мэ. Хандлт өндөртэй. Ер нь ямар нэг байдлаар л хүмүүсийн үзэл бодол тухайн одоо нийгмийн үйл явдлын хилцүүлэгт нөлөөлж байгаа хүмүүс те. Тэрийг би инфлюенсер гэж юу хідэн тодорхойлж хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр яг тиймэрхүү хүмүүс байсан ч гэсэн авч байгаа мэдээлэлтэй энэ их сурвалж маань яг хангалттай үнэн мэдээлэл түүх хүмүүн үү? Дээрээс нь өөр их сурвалжаар энэ мэдээллийг баталгаажуулж болох уу гэдгийг асуух шаардлагатай гэсэн. Ер нь бол товчхондоо дүгнэх юм бол ер нь мэрэгжлийн байх л хэрэгтэй гэсэн үг юм байна шүү дээ. Мэрэгжлийн редакц, мэрэгжлийн хэрвээ хувь хүн бол мэрэгжлийн хүнийг даах гэдэг ч юм уу. Тийм л одоо ур чадвар бидэнд шаардлагатай болоод байна гэсэн үг мөн үү? Тий. Тийм мэдээллүүд илүү олон болвол нийгэмдээ ашигтай. Мэргэжлийн байгууллагуудаа хүмүүс нь дагдаг те. Тэр мэдээлэл нь илүү олон байх юм бол хүмүүс бас итгэж хүлээж авах те. Илүү нөхөртөмжтэй байх. Яг бас нэг юм санаанд орж байгаа. Сая бас хэлж байна ингээд ийм хаягуудаа дагах. За олон их сурвалжаар нягтлж үзэх хэрэгтэй. Гэвчлэн энэ ингээд сонсохоор айгүй их ажил байгаа байхгүй. Одоо би заримдаа ингээд хүмүүст хэвлэл мэдээллийг хэрхэн ойлгох вэ гэдэг юм сургалт орох тохиолдол байдаг. Тэгээд хэлэхээр тэр хүмүүс ингээд та ер нь ямар хэрэгслүүдээс мэдээлэл авч байгаа мэдээлэлтэй хэр итгэж найддаг вэ гэхээр тэрийг юм хянах одоо эсвэл түүнийг одоо олж тогтоох тийм надад зав байдгүй штэ. Тэгэл ер нь барыг таарлцсан мэдээлэл үздэг штэ гэдэг хандлага байгаад байдیں۔ Гэхдээ нэг удаа та яг тухтайхан суугаад те бүх магадгүй за бүх болоо. Тэгтэл ер нь энэ чинь өөрийнхөө төлөө хийх л алхам болчиход байна л та. Бүх мэдээллийн хэрэгслүүдийг ингээ хараад аль нь ямар хуу одоо үзэл баримталтай таны одоо сонирхдаг үзэл баримтлал сонирхол хоббитой нийлж гин үү найдвартай байна уу гэдэг нэг юм цаг гаргаж суугаад тэгээд тэндээсээ шигшээд өөрийн мэдээллийн орчноо нэг юм эмхлэх ер нь тэгэхээр шаардлага гараад байна гэж бас бодоод байна л та. Та энэ дээр юу гэж бодож байна? Тий ер нь зүгээр магадгүй энэ арга зүгээр гэх юм уу те энэ хандлагаар хандах юм бол үнэхээр тэгээд тусдаа цаг гаргуул сайн. Чадахгүй бол өөрийнхөө таймлайныг гүйлгэж явахдаа те тэрийг анзаарч хэл шаардлагатай гэсэн үг. Шаардлагагүй бол unfollow хийх ч юм уу. Би одоо энэ их сурвалжаас ингээд надаа ямар нэг хэмжээгээр те их бага хэмжээгээр мэдээлэл ирээд байна. Энэ мэдээлэл яг надад шаардлагатай юм уу те. Гэхдээ яг аюу сонирхолтой байж болно те. Одоо нийгмийн сенсац хэрүүл зодоо те маргаан одоо янз бүрийн сошиал сенсацууд байж болно те. Гэтэл яг надад хэрэгтэй юу те. Тэр мэдээллийг дамжуулж байгаа их сурвалжууд. Тэгээд дээрэс нь ялангуяа одоо хуурамч мэдээлэл түгээж байгаа хүмүүсийг би юу даах хэрэгтэй юу те. Ямар нэг байдлаар би тэрэн дээр лайк, шеэр дараа комент бичих шаардлагатай юу те. Яг мэдээж ойр дотны хүмүүстэй мэдээлэх шаардлагатай. Зөвлөж болно те. Энийг битээ дагаараа энэ шал хэрэггүй юм байна гэдэг анхааруулж ярьж хэлцэж болно. Гэхдээ тэрийг ингэж одоо хөөрөгдөх гэх юм уу те сенсацлах эсвэл дагах гэдэг юм уу те. Тийм шаардлага байхгүй болоо гэж байна. Бас нэг асуулт байгаа нь баримт шалгах төв гэдэг. Одоо бид нар баримт шалгах гэдэг зүйлтэй энэ баримт шалгах гэдэг төвүүдээр ингээд амжиж бид дөнгөж танилцлаа. Танилцаа та бүхэн сая 2020 онд үйл ажиллагаа эхэлсэн гэж ах шиг байна те. Тэгээд ерөнхийдөө таньж мэдээд явж байтал Zuckerberg гэдэг хүн маань гарч ирээд бид баримт шалгагчтай ажиллахгүй гэд зарлчлаа. Тэгэнгүүт нөгөө баримт шалгана гэдэг чинь ингээд дөнгөж танилцаад ойлгогдчихсэн тэд нартай ажиллахгүй тэр хүмүүстэй одоо ажиллагаа боллоо гингүүт ерөөсөө ингээд баримт шалгалт байхгүй болчих юм бах та гэдэг юм бас ойлголт яваад байна л та тий. Тэгэхээр энэ тал дээр бас та бүхэн нэг тайлбарлаж өгөөч. Заавал метатай ажилласнараа баримт шалгах ажиллагаа үргэлжилж явагдах уу? Эсвэл өөрөөр хэрвээ явлаа гэхэд тэр үйл ажиллагааг хэрхэн бид нар ер нь хаанаас олж мэдэж авах юм бэ те? За мета манай пэйжийг устгахгүй бол манайх байна. За устгасан ч гэсэн ахаад эхэлнэ. Тэр 1 сарын 7-нд гарсан Zuckerberg-ийн шийдвэр ямар ч үстэй вэ гэхээр Америкийн нэгдсэн улсаас эхлээд
Америкийн нэгдсэн улсад байрлалтай хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хамтарч ажиллахаа болж байгаа гэсэн. Тэгээд тэр ажиллагаа нь яадаг байсан юм бэ? Тэр нь болохоор хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөр гээд англиар бол third party fact checking program гэдэг. Тэр нь болохоор одоо Meta-гийн эзэмшдэг платформуд энэ те Instagram, Facebook, Threads, за WhatsApp бас байна. Энэ платформуд дээр одоо альва хурамч мэдээлэл таарлах юм бол тэрийг нь баримт шалгах байгууллагууд хүлээж аваад тэрэнд нь бол тусдаа мониторингийн төлөв бол байгаа. Тэрийн баримт шалгах байгууллагууд шалгаад за энэ мэдээлэл бол хурамч юм байна гэдэг тэр шогшог тэмдэглэгийг зүүн гэсэн үг тэгээ. Facebook дээр харж байхад харагдаад. Тэгэхээр одоо тэр мэдээллийг бол устгахгүй. Тэр мэдээлэл байдгаараа байна. Гэхдээ зураг байх юм бол те эсвэл текст, видео байх юм бол тухайн мэдээлэл дээр нь анхааруулга тавьж өгнө гэсэн үг. Тэр анхааруулга дээр нь болохоор энэ бол хурамч мэдээлэл яагаад гэдэг дарангууд нь манай баримт шалгалтууд юм эсвэл Facebook-тэй хамтарч ажилладаг байгууллагуудын баримт шалгалт нь гараад ирнэ гэсэн үг. Тэгэхээр яагаад гэдэг дарангууд нь тэр линкээр орох юм бол манай баримт шалгалт гарч ирээд тухайн мэдээллийг нь тайлбарсан мэдээллүүд их сурвалжууд нь нэг дор байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй тухайн мэдээлэл өрцөн ч юм уу те эсвэл шинээр харж байгаа хүн байх юм бол энэ бол хурамч мэдээлэл юм байна гэд таниад авчих боломжтой гэсэн үг. Тэгээд танай пэйж бол устдахгүй. Одоо тэгээ Америкаас ирээд Монгол руу Америкаас хэрэгжиж эхэлж байгаа шийдвэр маань ингээд Монгол руу орох юм болов уу, орохгүй юм болов уу? Тэрэн дээр эцсийн хариулт байхгүй. Магадгүй, мэдхгүй, одоо үргэлжлэж магадгүй яг эцсийн хариу байхгүй байгаа. Ямар ч гэсэн Америкт бол энэ шийдвэр нь бол эцэлэгдээд явж байгаа. Тэгвэл нэг ялгаа нь юу гэхээр сошиал медиа дотор баримт шалгалт хийж байгаа нь тусдаа хөтөлбөр яваад байгаа гэсэн үг. Тэгвэл бидний пэйж устдаагүй бид нар ялгаагүй хэл мэдээллийн байгууллагатай адилхан мэдээлэлээ түгээгээд өөрсдийн олж авсан мэдээлэл дээрээ баримт шалгалт хийгээд олон нийтэд мэдээлэх бол нээлттэй. Тэр мөн бусад үйл ажиллагаанд үргэлжлэн одоо мэдээллийн боловсролыг дэмжих шиг тийм үү те. Түрүүн ярьсан үзүүлэмжтэй холбоотой зүйлүүдийг олон нийтэд таниулах мэдүүлэхтэй. Энэ ажлууд бол үргэлжлэн. Зүгээр технологийн компаниудтай яг тусдаа өөрсдийнх нь хэрэглүүртэй контент зохицуулалтын нэг хэсэг гэх юм уу те. Одоо өргөн хүрээнд ярьж байгаа. Контент устгах гэж яриагүй. Өргөн хүрээнд яг тодорхой хөлбөр дээр нь хамтарч ажиллах уу гэдэг нь тэр л асуудал байгаа даа гэсэн. Тэгэхээр Монголын баримт шалгах төв гэсэн танай пэйжийг дагаад бид альва хурамч мэдээлэл гарсан тохиолдолд энд бас юм шалгалт явагдаж байгаа гэд хэрэглэгчид ороод хараад дагаад явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Явах одоо тэр үйл ажиллагаа хэвээ үргэлжлэнэ гэсэн үг. Тэгээ тэрэн дээр бол санаа зовх шаардлагагүй. Манайх явдгаараа явна. Тэгээд мэдээж яг энэ бол тэг үгдийн чухал биш шийдвэр гэж бол хэлж чадахгүй. Чухал шийдвэр бол мөн. Гэхдээ одоо яг ирээдүйн жилүүдэд ирэх жилүүдэд ер нь ямар хөө байдлаар ажиллах вэ гэдэг дээр бид нар бас өөрсдөө янз бүрийн өөрчлөлтүүдийг бол хийж байгаа. Яаж илүү олон нийтэд ойр хандах вэ те. Яг энэ чиглэсэн хөтөлбөрүүдийг бол бас бид нэр ирэх саруудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгээд яг тэр агуулгаараа бид нар зөвхөн одоо юу гэдэг технологийн компани гэх юм уу те хамтарч ажиллахаас илүүтэй өөр илүү өргөн хүрээнд нийгэм рүүгээ яаж хандах боломжтой вэ? Яаж хамтрах боломжтой вэ? Тэ яаж энгийн уншигч дэмжигчдийн дэмжлэгийг авах вэ? Тэ итгэлийг олж авах вэ гэдэг энэ асуудал илүү анхаарч байгаа гэсэн. Хэрэглэгчид танахыг дагаад мэдээлэл хурамч хэсгийг ямар ч гэсэн шалгасан хэсгийг ингээд хараад дагаад мэдээлэл аваад явах боломжтой гэж байна. Хоёрдугаарт хэрвээ надад хурамч ч юм уу би ямар нэг мэдээллийг нэгтлүүлмээр байна гэж бодъё л да. Тийм тохиолдолд жишээ нь танад хандаж болт юм болов? Тий болно. Манай Facebook пэйж байгаа, Instagram пэйж байгаа. Манай дугаар руу ирж болно, мэйлээр бичиж болно. Бүх сууг бол нээлттэй. Энэ мэдээллийг нэгтлээд өгөөч гэдэг. Тийм байвал тэгээд та бүхэн ямар ч гэсэн шууд. Тэгэхээр тэр нь бол одоо захиалгаар гэсэн үг ш. Хүссэн мэдээллийг шалгаж өгөх боломжгүй. Тэгээд ялангуяа одоо хууль шүүхийн хэргийг бид нэрээс шалгах боломжгүй. Хангалттай баримт байхгүй хөндлөнгийн байдлаар бас шалгах боломжгүй учраас тэгээд тэргөө зохих одоо хууль журмынхны үйл ажиллагаа явж байгаа учраас тэрэнд нь бас оролцох зохистой юу те. Тэгэхээр яг шалгах боломжгүй мэдээллүүд бол байгаа. Гэхдээ бид нар аль болох олон нийтийн эрх ашигыг хүндсэн те
өндөр хандлттай мэдээлэлд баримт шалгалт хийх зорж ажилладаг. За төгсгөлийн асуултаа асуух гэсэн. Үнэхээр дэлхийд дахинд баримт шалгалт гэдэг ийм үйл ажиллагаа байхгүй бол ер нь юу болох вэ? Эсвэл өмнө нь юу болж исэн бэ ч юм уу те. Үнэхээр ийм ач холбогдлыг нь таниулсан бас ийм кейс юу байдаг юм бол та тэндээс дуртаж өгөөч. Мөн Монголд ч гэсэн ер нь энэ ач холбогдол яаж илэрч харагдаж байна вэ? За яг олон улсын хэмжээнд бол түрүү ирсэн жишээгээ үргэлжлүүлээд ярихад Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон те 16-нд. За тэрнтэй холбоотой бас түрүүн нэрсэн Оросын мэдээллийн үйл ажиллагаа Америк нэгдсэн улсын сонгуул нөлөөсөнд энэ үйл ажиллагаа те. За тэрнээс хойш өөр жишээнүүд бол байгаа. Гэхдээ ер нь 15 6 оноос хойш ялангуяа одоо Facebook Meta-гийн хувьд бол хүндлэнгийн баримт шалгах хөтөлбөрийг 16 онд эхлүүлсэн. Тэгээ тэр нь бол яг түрүү ярьсан энэ хуурамч мэдээллээр дамжуулаад нийгэм улс төрийн амьдралд нөлөөлөд байна гэдэг тийм. Тэр нь бол сошиал медиагаар дамжаад яваад энэ асуудал их хурцаар тавигдсан учраас энэ хүндлэнгийн баримт шалгах хөтөлбөрийг эхлүүлээд баримт шалгагчтай хамтраад сошиал медиад хуурамч мэдээллийн дархлтыг бууруулах тийм. Илүү зөв чанартай мэдээллийг олон хүнд хүргэх энэ чиглэлд ажилласан гэсэн. Тэрнээс хойш бол одоо Орос Украинтай хэлж болно. За ковидыг бас хэлж болно тийм. Бас айгүй том дэлхийг дөргиосон үйл явдлууд байгаа. Тэг яг тэр үйл явдлуудын дараа болон өмнө янз бүрийн байдлаар хуурамч мэдээлэл төгжижсэн учраас хэрвээ баримт шалгалт байхгүй гэх юм уу те ямар нэг байдлаар экспертүүд юм уу яг энэ асуудалд анхаарсан хүмүүс мэдээлэл гаргахгүй байх юм бол тухайн хуурамч мэдээллээс болоод эрүүл мэндээр охирох, санхүүгээрээ охирох те эсвэл тодорхой үйл явдал сэдвүүдээр буруу мэдээлэлтэй болох те буруу ойлголттой болох энэ бол ялангуяа улс төрийн нийгмийн амьдралд урт хугацаанд бас сөрөг нөлөөтэй байж болно. Буруу мэдээлэл дээр үндэслээд хүмүүс буруу шийдвэр гаргах те улс төрийн хувьд одоо сонгуул дээр шиг юм уу те эсвэл зүгээр ингээд энгийн нийгмийн амьдралд оролцоод явж байхад хин нэг хүн шал буруу ташаа мэдээлэл хэлж ивэл тэр одоо нийт яриа өөрөө хилцүүлэхдээ ямар хөө байлаар нөлөөлөх үү те. Гэх мэтчлэн ер нь тийм том жижиг сөрөг нөлөөтэй байж болно. Баримт шалгах үйл ажиллагаа бол яг сүүл нь яг нэмээд хэлэхэд технологийн компаниудтай хамтарч ажиллахаас өмнө бол баримт шалгах үйл ажиллагаа явж исэн. Бүр яг Америк нэгдсэн улсууд бол 1920 30-аад оноос бол ингэж эхлээд ялгаагүй л нэг ажил мэргэжил болоод сэтгүүл зүйн салбартаа. Тийм үү бүр 1920 30-аас. Тайм сэтгүүл дээр анх яг нөгөө тусгаалсан баримт шалгач гэдэг хүмүүсийг аваад ажиллаж эхэлсэн. Тухайн үед бол дандаа эмгтээчүүд байгаад одоо бол яг үсээ харьцаа арай өөр болсон баг. Тэгээд өмнө явж исэн. Тэгэхээр технологийн компаниуд яг нэг факт нь бол юу гэхээр сошиал медиа бол бидний амьдралын нэг хэсэг болцсон бол гарцаагүй үнэн. Гэхдээ бид нэр тэрийг яаж ашиглах вэ те? Яаж хандах уу, яаж харьцах уу гэдэг нэг асуудал байна. Тэрэн дээр болон одоо ямар нэг байдлаар хүмүүс харилцаж байгаа тохиолдолд баримт шалгах үйл ажиллагаа их бага хэмжээгээр явах болов л гэж юу найдаж штэ. Найдаж гин гэж итгэлтэй байна шүү юм аа. Дэвэртэй бол итгэлтэй байна. Гэхдээ өөрөөсөө бос дээр л найдаж байна. За тэгэхээр маш юм чухал халуун сэдвийн талаар бас урилгыг маань хүлээн авч ирж бидтэй ярилцсанд маш их баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн бас дугаарыг үзэж сонсож байгаа хүмүүс маань баримт шалгалтын ач холбогдлыг илүү ихээр бас хүлээж авч байгаа, ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ бид аль чадхаараа бид хоёр бас те бид хоёр биш манай зочин ер нь бэлгүү маань л маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч тайлбарлалаа. Тэгээд та бүхэн бас нэмэлт асуулт байх юм бол магадгүй Монголын баримт шалгах төвтэй холбогдох тэдний пэйжийг дагах мөн өөрт одоо олон нийтийг хамарсан нийтийн ашиг сонирхолд маш их одоо ач холбогдол бүхий мэдээллийг нэгтлүүлмээр байх юм бол бас эдний төв рүү хандаж болох юм байна шүү. Тэгэхээр Facebook, Instagram-ыг дагаарай. За мөн өнөөдрийн бас ярилцлаганд хамгийн их дүрдэгдсэн нэг гол зүйл бол бид мэдээллийнх өөрийнхөө мэдээллийн орчныг цэвэр цэмцгэр байлгах гэдэг өөрсдөө мэрэгжлийн байж анхаарах хамгийн чухал болсон гэдгийг мөн онцолж хэлж байна. Баримттай үнэн зөв мэдээллийг авахын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй болсон байна шүү. Бүгдээрээ хичээгээрэй гэж хэлье. За баярлалаа. Баярлалаа.